борлуулалтын төлөвлөлт. Компанийн бизнес төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг бол санхүүгийн төлөвлөлт байдаг. Санхүүгийн төлөвлөлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь борлуулалтын төлөвлөлт. Компани болгон борлуулалтаа хэрхэн төлөвлөж ажиллах вэ гэдэг дээр өөрсдийн арга аргачлалтай болсон байдаг. Тэгэхээр энэхүү сургалтаар жижиг дунд бизнесүүдийн хувьд борлуулалтын төлөвлөлтөнд анхаарах ёстой зүйлсийг зөвлөж байна. Нэгдүгээр та бүхэнд өгөх зөвлөгөө гэвэл заавал төлөвлөдөг болох. Маш олон жижиг дунд бизнесүүд борлуулалтын ямар ч төлөвлөгөөгүй явах тал байдаг. Борлуулалтаа эзнийхээ эсвэл захирлынхаа толгойд төлөвлөчхөд яваад байдаг алдааг та бүхэн битгий гаргаарай. Борлуулалтаа заавал жилээр, улирлаар, сараар төлөвлөөрэй. Хэрвээ та борлуулалтаа сайн төлөвлөдөг бол дараагийн зөвлөмжүүдийг анхаарч сонсоорой. Хоёрдугаарт зах зээлд эзлэх хувийг төлөвлөхдөө өсөлт хэр гаргах нь вэ гэдгийг давхар тооцож явах хэрэгтэй. Борлуулалтын төлөвлөгөөгөө хийж байхад зах зээлд эзлэх хувийг хэдэн хувьд байлгах вэ? Зах зээлд хэр нэвтрэх вэ гэдгийг давхар төлөвлөдөг. Гэтэл энэ үедээ гаргадаг алдаа бол шууд зах зээлийнхээ хувийг баримжаа тооцдог. Бид зах зээлд эзлэх хувиа 11 байгааг 15% болгоно гэж төлөвлөждөг. Гэтэл энэ нь бодит борлуулалтын төлөвлөлттэйгөө нийцдэггүй, өрсөлдөгчийн судалгаатайгаа уялддаггүй. Зах зээлд та ганцаараа байвал их амархан тооцож болно. Гэтэл өрсөлдөгч чинь зүгээр суухгүй тэд бас өсөлт гаргаж таараа та байр сууриа ахиулж болно. Гэхдээ тухайн байр суурийг ахиулахын тулд ямар өсөлт гаргах нь вэ гэдгийг тооцож үзэж байгаарай. Ингээд үзэхээр зах зээлд эзлэх хувиа 1% өсгөхөд өмнө байгаа өрсөлдөгч огт өсөлт гаргахгүйгээр бид өөрсдөө маш өндөр өсөлт гаргаж гүйцэж төрүүлэх нөхцөл байдлыг төлөвлөсөн байх тохиолдол байдаг. Ийм учраас борлуулалтын өсөлтийг хэр хийх юм бэ? Энэ өсөлтөнд нийцсэн хүн хүч, хүчин чадал маань хүрэлцээтэй юу гэдгийг төлөвлөх үедээ байнга анхаарах ёстой юм. За борлуулалтын төлөвлөлт хийхдээ юуг анхаарах тухай бүгдээрээ ярилцж байгаа. Тэгэхээр таны дараагийн анхаарах ёстой зүйл бол сегментийн онцлогт тохируулж бүтээгдэхүүний төлөвлөгөө болгон задлах. Хэрвээ борлуулалтын төлөвлөгөөгөө санхүүгийн төлөвлөгөөтэйгээ уялдуулан улирал, жил, сараар гаргасан бол энэ төлөвлөгөөгөө аль бүтээгдэхүүнээс нь ямар орлого бий болгох вэ гэж бүтээгдэхүүн үйлчлэгээний төрлөөр нь задлаарай. Энэ нь таныг альбараа бүтээгдэхүүн үйлчлэгээнээс илүү орлого олохоор төлөвлөж байна вэ гэдгийг илүү тодруулж ойлгоход туслана. Та төлөвлөж байна гэдэг бол тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой асуудлыг анхаарах хэрэгтэй. Яагаад сегментийн онцлог тулгуурлаж төлөвлөх хэрэгтэй вэ гэхээр зарим сегментийн хувьд илүү шууд борлуулалт шаарддаг, борлуулалтын цикл нь тодорхой үе шатыг дамждаг. Дундаж борлуулалтын дүн өндөртэй байдаг. Гэтэл компани төлөвлөлтөө бүтээгдэхүүний дундаж борлуулалтын хэмжээтэйгээ уялдуулж дүүнэхэд нэг бүтээгдэхүүн үйлчилгээнээс маш цөөн тоогоор борлуулахаар ийм дүр зураг харагддаг. Нөгөө талаас бүтээгдэхүүн болгон тань бүх сегментэд тохирохгүй байж болно. Гэтэл бүтээгдэхүүн төлөвлөгөөгөө сегментийн онцлогийг харгалзаж үзэхгүйгээр бүх салбар борлуулагчтай хавтгааруулан хуваарлж өгөх алдаа байдаг. Гэтэл тухайн зах зээлд аль бүтээгдэхүүн зориулагдсан бэ? Аль бүтээгдэхүүн аль сегментэд сайн борлогдож, аль сегментэд муу борлогдох вэ гэдгийг тооцож төлөвлөх нь бас их чухал юм. Тэгэхээр борлуулалтын төлөвлөгөөн дээр борлуулалтын бүтээмжийг сегмент болон бүтээгдэхүүнээрээ задлаж харах хэрэгтэй. Борлуулалтын төлөвлөлтөнд анхаарах дараагийн зүйл бол босго стандартуудыг гаргаж төлөвлөх. Борлуулалтын ажилтнуудын ур чадвар, салбар нэгжийн борлуулалтын чадамж зэргээс хамаарч босго стандартуудыг гаргах хэрэгтэй. Босго стандартыг гаргаж байгаа нь ажилтнуудын болон нэгжийн гүйцэтгэлд шаардлагатай стандартыг тогтоож өгч байгаа хэрэг юм. Борлуулалтын төлөвлөлтөндөө хүрч давуулан биелүүлж ажиллахын тулд ажилтнууд маань хүн тус бүр сард ямар босгыг хангаж ажиллах ёстой вэ? За энэ стандартыг хангаж ажиллахгүй бол төлөвлөгөөний биелэлт тасарна гэдгээ маш энгийнээр ойлгодог байх ёстой. Босго стандартуудыг гаргахдаа борлуулалтын ажилтны ур чадварын түвшин, компани болон үйлчлэгээгээ мэдэж байгаа байдал, за хэр зэрэг чадамжтай сегментэд хуваарлагдсан ажиллаж байгаа вэ гэдгээс хамаарат өөрөөр гаргаж болно. Өөрөөр хэлэх юм бол хангах ёстой стандартуудыг ялгаатай тогтоож сайн биелүүлж байх юм бол стандартыг нь өсгөж явах хэрэгтэй гэсэн үг. Өндөр босго бүхий стандарт хангаж байгаа ажилтнаа илүү өндөр цалингийн шатлалтай байж болно гэсэн үг юм.
Тавдугаарт нь борлуулалтын төлөвлөлтөнд өөрсдийг нь оруулах хэрэгтэй. Борлуулалтын төлөвлөлтийг хийхдээ дарга нар хийгээд шууд танилцуулаад хүлээлгээд өгчих алдаа байдаг. Ямар төлөвлөгөө авах гэж байгаа вэ гэдгээ анханасаа мэдэж оролцож, яагаад энэ хүслийг төлөвлөсөн бэ? Өөрт нь ямар хэмжээний борлуулалтын төлөвлөлт ирж байна гэдэгт борлуулалтын ажилтнууд анханасаа оролцох юм бол илүү үр дүнтэй байдаг. Ямар ч борлуулалтын ажилтнууд төлөвлөлтийг өөрийнхөө чадамжид нийцүүлж гаргахын зэрэгцээ сайн борлуулалт хийх юм бол сайн гүйцэтгэлээ үнэлүүлж, сайн цал авах боломжтой байвал зорилгоо бас сайн тавьж чаддаг. Удирдлагынхаа хүсэж байгаагаас нь давуулан биелүүлчихсэн гэсэн бодол сэтгэлдээ тээж байдаг борлуулагчдыг бий болгохыг та бүхэн эрмэлзэх хэрэгтэй. Хүн өөр хүний өгсөн зорилгод хүрэх гэж тэмүүлэхээс илүү өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрэхийг илүү тэмүүлдэг гэдгийг та бүхэн бас анхаараарай. Мөн борлуулагч нарт багдах зорилго хизээч битгий өгөөрэй. Хэрвээ тэднийг илүү сайн ажилуулъя гэвэл хүч чадлаас нь багахан илүү гарсан зорилго өгөх хэрэгтэй. Учир нь гэх юм бол хүн өндөр зорилготой байж илүү сайн ажилдаг. Асуудалгүй хийчихэл зорилго байна болчих үстэй гэж бодож хүлээж авсан борлуулалтын төлөвлөгөөндөө хүрэхгүй байх ч юм нийтлэг тал байдаг. Учир нь гэх юм бол амархан санагдсан зүйлдээ хүн хичээх нь бага байдаг шүү дээ. За дараа нь анхаарах асуудал гэх юм бол борлуулалтын төлөвлөлт хийхдээ тоогоо сайн ойлгуул. Борлуулалтын ажилтнууд борлуулалтын төлөвлөгөөгөө хүлээлгэж өгөхдөө ганц хүснэгт өгөөд орхичихж болохгүй. Борлуулалтын тооны цаана ямар тактик, ямар төлөвлөлт байгаа, юу бодож ингэж төлөвлөсөн бэ гэдгээ борлуулалтынхантайгаа маш энгийн үгээр ярилцаж ойлгуул. Энэ төлөвлөлтийг хийн гэдэг чинь үндсэндээ ингэсэн үг юм байна гэдэг өөрийн гэсэн төсөөлөл, оноолтыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хитрхийн нүсэр тоо хараад тоон дээр ажиллаж чадахгүй машингинээр би тэдэн харилцагчтай уулзах ёстой юм байна. Сарда ийм хэмжээний борлуулалт хийх ёстой юм байна. За ийм борлуулалт гэдэг чинь энэ бүтээгдэхүүнийг илүү борлуулах юм бол ийм болох юм байна гэх мэтчлэн монголчуудын хэлдгээр хар ухаанаар бодох гэдэг шиг ингэж ойлгож чадахгүй байх ийм тал байдаг. Тэгэхээр борлуулалтын ажилтнууд зөвхөн өдөр тутмаараа борлуулалтаа хийгээд тоогоо харж удирдах төлөвлөлтөө өөртөө шахаж ажиллахгүй, түүнээс болоод хугацааны эцэст төлөвлөгөө тасралттай нүүр тулахад хүрдэг. За ингээд борлуулалтын төлөвлөлттэй холбоотой олон зүйл хэлж болох ч гэсэн энэ удаагийн сэдвээр энэ гол асуудлыг зөвлөж байна.